улсын хурлын гишүүдийн өглөөний яам. Улсын хурлын чуулганы үдээс хойш хуралдаанаар улсын хурлын гишүүн Наран туяа оюун хурал Бямб цогт нарын гишүүдээс ерөнхий сайдад тавьсан шатхууны өмнө нийлүүлэлт цаашдын чиг хандлагын талаарх асуулгын хариуг сонслоо. Засгийн газар өнгөрсөн хугацаанд нефт импортлогчдод 8 удаа уулзсан байна. Гэвч тэдний өмнө өвдөг сөхөрсөн юм. За нефт импортлог компаниудын бас удирдлагуудаас уулзсан тодорхой мэдээллүүд авсан. 80 бензин, 92 бензиний татварыг тэгэлсэн. Өмнө нь одоо 207 төгрөгийн алдагдaltaа 1 литр тутмаас байсан бол одоо буулгаснараа 80 дээр 65 төгрөг, 92 дээр 30 төгрөгийн алдагдaltaа бид нар борлуулнаа. 2 сарын хэлийн өмнө ирсэн энэгээр дахиад одоо алдагдал нэмэгдэнэ. Алдагдал нэмэгдэхээр бид нар одоо алдагдaltaа өнөр зараад авах бас бололцоо боломж байхгүй. Гэсэн бас асуудлыг ярьж байна лээ. Тийм болохоор энэ асуудал одоо үндсэндээ татвар тэгэлснээр бүрэн шийдэгдээгүй гэж харж байгаа. Энийг одоо цаашдаа их яаж анхаарах гэж байгаа вэ? Бензин шатхууны дэлхийн зах зээлийн үн нэгдүгээр улиралд өсөж байгаа боловч ер нь 2-3 дугаар улирлаас буур хандлага ажиглагдж байгаа. Тэгэхээр цаашид засгийн газраас шатхууны жиглэн борлуулалтын үнийг зах зээлийн горимд ааж шилжүүлэх, агаар орсны бохирлыг бууруулах үндэсний хөтөлбөр тусгацсан зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Евро 5 стандартын чанарын шаардлага хангасан шатхууны хэрэглээ нэмэгдүүлэх, чанар стандартаа уялдуулан автобензин дизель онцгой албан татврын хэмжээг тогтоох, хууль эрх зүйн орчин сайжруулах, за газрын тос боловсруулах, үйлдвэр барих ажлыг эрдэнэжүүлэхийн бодлого баримтлан ажиллаж байгаамаа. Иргэдийн хамгийн их түгээмэл хэрэгэлдэг А80, AE92 авто бензинүүдийн үн албан ёсоор нэмэгдээгүй нийлүүлэлт хэвийн горимд шилжээд байгаа. Гэвч зарим бараа бүтээгдэхүүний үн өнгөрсөн хугацаанд өсөх хандлага ажиглагдсан байна. За бид нэгэнтээ дэлхийн зах зээл дээрх үнийг өөрсдөө зохицуулж чадахгүй. Иймээс үн дахин нэмэгдэх эрсдэл үүсвэл засгийн газар ямар арга хэмжээ авч чадах вэ? Дизель түвшдэр $45, 92 дээр $27 нэмж оруулж ирэх тийм үн хэлж байгаа гэж би бас сонссон. Хэрвээ үнэхээр ийм үн нэмээд ингээд ороод ирж байгаа тохиолдолд сая ингээд татвараар зохицууллаа. Цаашдаа татвараар тэглээ зохицуулах болцоо байгаа мó? Эсвэл одоо долларын ханшаа бууруулах уу? Энэ дээр одоо нэг тодорхой бас хариулт өгмөр энэ. Гэхдээ үнийн асуудлыг бид улсын хурл тогтоох биш, дэлхийн зах зээлийн үнийг бид тогтоох биш. Үнийн асуудлаар бас урьдчилан одоо шуугаан дэгдэх нь зах зээл дээр дөргөө өгч сая улны ялангуяа энэ үнэтэй холбоотой хилцээд эхлэхээр иргэд шатхууныг их хэмжээгээр урьдчилж авах уул уурхайн компаниуд шатхууны хэрэглээг нэмэгдүүлж дизель түвшийг хэмжээгээр худалдаа авах хэдэн зуун тооноор авах ийм хандлагууд гарч бас зохиомол хомсол үүсгэсэн тал бий. Үүнийг бол шудраг өсөлтөөнийг зохицуулах газар ажлын хэсгүүд бол зохицуулсан. Шатхууны хэрэглээд 100% импортоос хамааралтай учраас өнөөдөр засгийн газар нь хүртэл хэдэн монопол импортлогчдынхаа өмнө өвдөг сөхөрж байгаа нь үнэн. За эндээс ганц л гарц харагдаж байгаа нь дотооддоо нефт боловсруулах үйлдвэртэй болох асуудал юм а.